Өдрөдөө өртөгтэй байр аав. Барилгын компаниуд энэ дотор одоо багтаж нийлүүлэлтээ хийх ёстой. Үгүй гэвэл одоо гэршхэн борлуулалтаа гэж явж болно шүү дээ. За ингээд бидний хувьд бол энэ асуудал руу ингээд нэлээд ирч хүчтэй ороод ингээд төлөвлөлтүүдийг гаргаад эхэлсэн. Тэгээд ингээд энэ эхэлж явах явцад бол гарсан хүндрэлүүд бол нэлээд их байна. Одоо жишээ нь ойлгомжгүй асуудлуудыг ойлгох тийм ээ, дэд үтсийн хэрэглээ, эрчим хүчний хэрэглээ, мөн цементний өсөлт, замын үдийн төгжирч гэдэг ийм асуудал руу бас ингээд 100 мянган айлын төслийн талаар товч танилцуулахгүй. За бид нэр хамгийн түрүүнд эхлээд эрэлт талыг мэдээж 2006 оноос эхлээд судалж байсан. Эрэлт талыг бид нар судлахдаа яг одоо байгаа гэр хороолд амьдарч байгаа иргэдийг бид нар бүс бүсээр навж үзье. Яг яармаг өрөөний бүс, одоо 7 дугаар хорооллын бүс, тэгээд хороолол буюу үндэсний радио телевиз, тэгээд 14 дугаар хороол гэдэг. Ерөөхдөө ингээд 5 6 бүст бол хуваагдаж байгаа. Тэгээд энэ хуваагдаж байгаа бүсүүдийг бид нэр тус бүрчлэн бид нэг төвөрийн судалгаанууд хийгээд ерөнхийдөө манайд бол нийт одоо цуслангийн байшин бүх хорооллуудыг оруулаад тохиор 14 мянган ганцар ерөөхдөө байшин одоо орон сууц уулж болохоор гэх юм да. Тэгэхээр энэ дээр цуслангийн байрыг бидний судалсан юм бол мэдээж Улаанбаатар хотын өөрийнх нь төлөвлөлт байх ёстой. Тэгэхээр тухайн үед хийгдсэн төлөвлөлт бол JICA-гийн тусламжаар манайх Улаанбаатар хотын төлөвлөлтөө тодтол хийжсэн. Тэгээд тухайн тодтол хийж явах явцад бид нар бас нэлээд саналуудаа солилцоод явж ирсэн. Энэ үед бол бид нар эрэлт талыг мэдээж даах чадвартай нийлүүлэлт байх хэрэгтэй. Яг энэ эрэлт нийлүүлэлт нэг нэгнээс ерөөсө холдож болохгүй. Энэ өөрөө яг эдийн засгийн угаасаа хаанч ойлгомжтой хууль үед. Тэгэхээр бид нар одоо бол нэг бол эрэлтээ бид нар хит давчаад байдаг. Нэг бол бид нар нийлүүлэлтээ хит ихсгэж байдаг. Яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр бид нар 8 онд засаг байгуулагдаад үйл ажиллагааны хөтөлбөр бид нар тусгагдсан. Тэгээд 8 оны дараанаас эхлээд хямрал болсон байхгүй. Тухайн яг хямралыг одоо бол жоох мартчихад ах шиг байна л да. Тухайн хямралаар юу гэсэн бэ гэхээр бүгд барилга бариад эхэлсэн. Тэр бол 40 мянган айлын орон сууц гэдэг хөтөлбөрөөс явж исэн. Барилга барихдаа яг эрэлт талынхаа юмыг цогцоор нь хийгээгүй учраас нийлүүлэлт нь хит ихссэн учраас банкудаас эргээ зээл авсан барилгын компаниуд айгүй хэцүү болж эхэлсэн. Барилга зарагдтаа лээ. Тэгээд мэдэх бол ингээд Улаанбаатар хотор дүүрэн одоо хоосон каркасууд болж байна. Тухайн бид нар 100 мянгаыг зогссон караануудтай дутуу барилгууд 100 мянгаыг хийх гээд хөрөнгө оруулалт яриад ингээд явахлыг одоо байгаа барилгаа шийдэхгүй бол энэ төслийг хийхгүй гэдэг ерөөдөө засгийн газрын үүрэг даалгавар байсан. Бид нар тэгээ хамгийн түрүүд энэ хүнд асуудлыг шийдэхийн тулд эхлээд нийлүүлэлт эрэлт талаа бид нар дэмжих юм аа гэдэг бодлого бол 8-аас 9 он 9-өөс 10 онд бол аюу хүчтэй явсан. Яагаад бид нар яармгийг сонгосон бэ гэхээр 17 хороолол дээр бид нар судалгаа хийсэн. Гэр хороолол байгаа одоо энэ одоо орон сууцны хорооллууд бол одоо үнэ хойгуур төвлөрлөөс болж байгаа. татгалцсан гэх юм уу. Юун дээр бол 14 босод одоо урт хэсгээр бол одоо яарман бол хоосон газартай байсан. Тэгээ дээр нь одоо манай засгийн газар бол шинэ нисгийг барина гэд хурдны зам тавих хэрэгтэй. Хотын төврөөс татгалцсан гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн бодит утга руу төхөөлж байгаа ингээд төв рүү байшин барих. Төв рүү байшин барих. Төвөөс цогтаас. Төвөөс цогтаас. Тэгээ хамгийн том дэд үт замын асуудал байгаа нийтийн тээврийн асуудал. Нийтийн тээвэр дэд бүтц автозам хоёрыг шийдчихвэл бол заавал хотын төв рүү явахгүй. Шавуулдаад авахгүй маань. Баригдж байгаа төв болгон дотроо эмнэлэг, цэцэрлэг гэсэн гол үйлчлэгээ сургууль гэсэн юм одоо нийгмийн байгууллага яаж нэгээр хүн өвдлөө гэхэд 3 дугаар эмнэлэг рүү ирдэг, 1 дугаар эмнэлэг рүү бүгд ингээд нөгөө төвжирлийн асуудал тийм ээ. Шүд өвдлөө гэхэд 1 рүү 3 руу яваад байдаг юм. Энэ өрх эмнэлэг гэдэг юм дотор нь ингээд барь гэсэн. Энэ тооцоонууд JICA-гийн хийсэн бид нар судлааг үндэслэж явж байгаа юм. Тэгэхээр бид нар бол нөгөө хот ерөнхий хот төлөвлөлтөнд энэ юмаа бариад бид нар яг явах хүрээнд бол нийгмийн байгууллагын бол яг засгаас яг хийж шийдэж өгөх хэрэгтэй. Ягаад тэгэхээр барилгын компаниуд барилгаа л барих хэрэгтэй. Яг энэ бол хувийн хвшил барих хэрэгтэй. Засаг бол засгийн оролцох хязгаар гэж яг нийлүүлэлтэн дээр бид нар гаргаж өгье гэж тухайн үед бодож хийж ирсэн. Тэнд нь болохоор юу гэхээр дэд бүтцийн асуудлыг нэг өстэй, автозамын нэг өстэй, дээр нь автозамаад байгаа төрөний хилдэг нийтийн тээвэр нь байх өстэй. Үйлчлэгээний асуудал. Нийгэм соёлын барилга хожимж улс байр шүү дээ. Тэгэхгүй нөө тэрийг хувийн компаниуд руу өгөөд одоо хүчинтэй тэглэхээр метр квадратын үн өсөх магадaltaй болчиход байгаа. Тэр мөнгө шингээгээ тий. Одоо захаас ингээд хэлэхэд бол захын газрын байрлал дээр барилгын компаниудын нэг том асуудал бол газар ордог. Газрыг асар өндөр үнээр хагуулдаж авдаг. Тэгээ тэрийг эргээд орон сууц худалдаж авч байгаа хүний метр квадрат шингээдэг.
ийм юмнаас л татгалцсан юм да. Гэхдээ энэ бол ингээд ярингууд бас бүтдэг юм шиг хасар хүнд одоо шалгууруудыг давж явдаг ийм л нөхцөл юм байлээ. Канадын моргэж бол ерөөсөө тампурлаас нэлээд хол байсан байх. Гэхдээ нөгөө Канадууд ч зөв явуулчихгүй. Заавал хүн болгоныг байртай болох улс төрийн зорилго байгаагүй. Яг өөрийнхөө анх тавьсан нөхцөл нь өөрөө яг хിവэрэ байсан. Тэр нөхцлөө ямар ч үе зөөллөөгүй гэсэн үг. хөнгөлөх одоо тийм шалтгаан. Одоо хингээд сайд шүү дээ барилгын өөрөө ч ажлыг авсан. Дашторж улс төрийн зорилгоор 30% таа байсан урьдчилан төлбөрийг 10 болгож байгаа. Яг ийм нас нөгөө моргожийн тампурлж эхэлдэг байхгүй. Манай улс бол энэ 30% урьдчилгаагаа дор хаяж нэг 10 жил мөрдөх хэрэгтэй байгаа. Тэгжээж энэ зах зээл чи өөрөө төлөвшөх байхгүй. Сарынхаа төлбөрийг төлж чадахгүй хүмүүсийн тоолшруулгдлангууд тэгээд дампуурлыг эхэлж байгаа юм л та. Тэгээд сарын төлбөрөө хэн сайн төлдөг гэхээр 30% тэр башиндаа оролцсон хүн бол бүр яаж хийж яагаад олоод төлдөг юм бэ? Бидний бас нэг онцлог гэх юм уу энэ төсвийн хөтөлбөрийг явуулахад яасан бол ерөөсөө тэр өрх гэрт байгаа ажилгүй нэг нөхрийг ямар нэгэн байдлаар насныхын ангиллаар ажилд оруулъя гэдэг. Ингээд ажилд оруулна гэдэг нь мэрэгжлийн сургалтын төвөөр дамжаад өөрөө орон сууцаа барих стратегийн ордууд гэж ярьсан шүү дээ. Тэрнийхээ зүгээр нь 2% авахд л ийм орон сууцчлал хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж байсан. 100 мянган. Өнөөгийн үн цэн дээр одоо толгуурсан үнэлгээнээс 2% гэж үзэж байгаа. Тэгэхээр стратегийн одоо бүртгэлтэй байгаа ордуудаас 2%-ийн одоо өнөөгийн үн цэн дээр тооцоход 100 мянган айлын сууц, дээр нь 5500 км зам, дээр нь дахиад сумын төв гэсэн 3 төслийг нэг дор бид хэрэгжүүлж болох юм байна. Би энд нь юунаас яаж Улаанбаатар хотод орон сууц бариад ирэхэд нөгөө хөдөөний нүүдэлч дахиад ихсээд ирэх гэдэг байгаа байхгүй. Орон сууц нөрөө нүүдлийг даллагч болох. Нүүдлийг даллагч болоод ажилгүйдэл чинь бас хотод шийдэгдээд ирэнгүү. Тэгэхээр ерөөсөө энэ бодлого хамгийн ихний нүүдэл яваад байгаа сумын төвөөс аймгийн төвөөс тэгээ хот гэдгээр энэ хоорондоор автозам дэд үтсэн барай гэсэн ийм санаанууд явсан. Би түрүүн Батулга гишүүн, Зэгнэлт гишүүн ярьж исэн. Орон сууцны фон тэгээд 1921 оноос яг орон сууц эрчимтэй эхэлсэн гэдэг юм лээ. Тэгээ бид нар хэрвээ яг одоо энэ хөтөлбөрөө бид нар хэрэгжүүлэхгүй ингээд яваад байх юм бол эргээд гэр хорооллын тоо маань ихсээд 2021 он гэхэд бол яг буцаагаад 1921 онтойгоо энэ адилхан хэмжээнд бид нар 90-10 гэдэг хэмжээ рүүгээ бараг хүрэхээр байх юм. 21 онд хэрвээ барилга барихгүй. Гэхдээ энэ хөтөлбөр хэрэгжих ёстой биз дээ. Тий, хэрвээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэр хороолол нэмэгдээд байвал буцаагаад 100 жилийн өмнө гэх. Энэ бол бас генесинж гэдэг юм уу нэг тийм гайхамшигтай үзүүлэлтэнд бас орж болно л да. Ер нь бол. Тэгээд бид нар яагаад нэг утаа гэдэг юм чинь одоо л орон сууцтай байн холбоотой явж исэн л дээ. Утаа бол ерөөсөө нэг л асуудал. Бидний одоо толгомдод тэрнээс цаашгаа толгомжийн асуудлууд нь өөрөө маш их байгаа юм л дээ. Дээрээ сургууль, боловсрол, цэцэрлэг энэ ч өөр яг ингэ нийгмийн төсөл болчихж байгаа байхгүй. Энэ нэр нийгмийн төслөөр бол засаг бол маш өндөр оролцоотой байх хэрэгтэй. Дан ганц нэг компани эсвэл дан ганц хоёр компани нийлээд энэ бүгдийг бол хийж чадахгүй л дээ. Тэгээ одоо манайхны нэг зовлон юу гэхээр энэ Батулдыг анкшнэр ерөнхий сайд болоход би хамгийн дөрүүд энэ орон сууц гэдэг төслийг барьж орж ирсэн. За энийг л хийчих юм бол гэсэн утгатай ярьсан. Харамсалтай нь үнэхээр энэ ажлууд тэгээд яг гацсан л да. Өөрөөсөө мөнгө өгөхгүй тэгээ мөнгө олоод ирэхэд тэрийг янз бүрээр зогсоогч гэдэг юм. Тэгээ энэ өөрөө нийгмийн нам ямар ч нам хамаагүйгээр хинж байсан хэрэгжүүлэх ёстой юм хөтөлбөр байгаа даа. Тийм учраас их хурлаар бол энийг бараг 100% дэмжиж баталсан. Их хурлаар баталсан юм засгийн газар хэрэгжүүлэх ёстой байсан. Энэ дээр бол бид тэр санхүүжилт барих бүх юм ийм хувилбарууд байна гэснийг бол бодож олсон юм л да. За тэгээ өнөөдөр тэр ярамгийнхаа асуудлыг эхлэв. Жишг аймгийн жишг хороол болгоод яармаг дээр бид нар энэ төслүүдийг хэрэгжүүлээд эхлэе. Яагаад бол газрын үнгүүшгүй авсан байхгүй. Нөгөө сул газар нэг эзэнтэй дүү барилгажаагүй байсан. Тэр хүнтэй нь юу гэж тохирсон бэ гэхээр ерөнхийдөө энд байгаа нэг цэцэрлэгийн ч юм уу нэг орон сууцны асуудлыг чинь зохицуулаад үе гэсэн хэлбэрээр тэр газрыг бол үнгүү авсан байхгүй. Үнгүү авч яана гэдэг чинь бидний нэг туршиж үзэх гээд байгаа ихний асуудал болж байгаа. Тэгэл ярамгаас эхлэнэ гэлэнгүүт нөгөө богдуулын урдах газрууд бүгд зарагдаад эхэлж байгаа юм л. Энэ бол бас болохгүй юм байна. Одоо бол яг манай хотын төв бол энэ байгаа байхгүй.
Эндээсээ яваад бид нэр ингээд Ярамгийн хэдэн километр